Монголын үндэсний олон нийтийн телевиз Аз намхан далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо үзүүлж байна. ABU Robocon 2025 үндэсний роботын тэмцээн. Хамтран зохион байгуулагч боловсролын яам. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам. Ивент тэтгэгч Mobicom Group. ABU Robocon 2025 үндэсний роботын тэмцээн. Сэтгэл бол маш өндөр байна уу? Эхний тоглолтод болохоор хожлоо аваад ирсэн. Манай робот бол бас хүснээр ажилласангүйсээ алдаануудаа олж авлаа. Юу нь алдаа вэ гэдгээс харсаар байгаа л гэдэг тааштай. Жохон паникнд ороод муу тоглолцлоо. Гэтэ Бидний бодсноор болсонгүй л дээ. Цагийн төлөв жоох муутай. Цаг бүжигж байгаа дараа цагаа үргэлжлэе гэж бодсон. Төрөн бол их сонирхолтой болсон. Бүх багууд ер нь хүчтэй байна. Одоо робот нь ажилтгүй багууд ер нь баг байхгүй байх шүү. Яах ч наваас ирээсэй. Танд үзүүлэх зүйл байна. Аваад байгаа юм. Өндөр зэрэглэлийн гейминг процессор, оновчтой сайжруулах технологи, хэд ачаалалд үл унтрах зай бүхий Zenobia бэлэн боллоо. Нэг гоохон байна. Хүн дутчаа болдгүй. Ганц тарчгүй. Монгол Улсын их сургуулийн соён баг, механик инженер тээврийн сургуулийн BEMP баг. За, 5 секунд дуусаад тоглолтын үндсэн цаг эхэлнэ шүү. За, явсаа. За, амжилттай боллоо. Бөмбөг эсрэг баг Монгол Улсын их сургуулийн соён багт шилжиж байна. Хоёр роботын нэг нь ажиллаж байна. Нэг нь одоо тоглолтонд гарч ирч чадсангүй. За, бөмбөг эсрэг баг шилжсэн. За, улаан талаас товтлогоо. Цэнхэр хамгаалт. За, BEMP цагаа ажиллуулъя. Ангаар шүгэл дуурсан. За, механик инженерчлэл тээврийн сургуулийн BEMP баг. Өнөөдөр нэг л болчихгүй байна да тоглолт нь ерөөсөө. Robocon-ы хөгжөөн дэмжигчид, үзэгчид бол маш их одоо зүйл хүлээж байгаа. Сонирхолтой сайхан тоглолтыг хүлээж байгаа. Харьцангуй бас төдийлөн тэдний санснаар болж роботууд ажиллахгүй байх шиг байна. За, ингээд 8 секундын хугацаанд дууссан учраас эсрэг багт бөмбөг шилжиж байна. За, анхаар. Цаг явсаа. За, одоо залах үлдлээ. Нэг бол дамжуулна. BEMP. Цаг. Монгол Улсын их сургуулийн соён баг, механик инженер тээврийн сургуулийн BEMP баг. За, цаг шүгэл. За, улаан талаас BEMP. Одоо нэг залчих хэрэгтэй. Хурдан 8 секунд нь цагтаа багтаад л ороод. За, амжилтгүй. За, хөгтөө тоглож байгаа соён баг нэг. За. Урьдчилан тааварлаад байна те. За, ингээ улаан талаас BEMP. Залах үлдлээ энэ. Тэгээ авахтаа бас. За, цаг. За, явсаа. Тоглолтын цаг дуусгаад бүтэн сайхан 80 секунд байна. За, одоо яваад өгөх хэрэгтэй байна. Дундуур нь бийд нь хамаагүй үрж болохгүй. Тэгэх юм бол хасгаанаа тооцоолно. Эсрэг багтаа оноо өгнө. За, нэг шидэд үзье.
100 байж ирэх юм бол Уулын тэгж л гордод хийж арай ланжааг бол байна л да. За бэмп яваад хэрэгтэй байна. Яваад нөгөө 8 секунд чи дууслаа. 56 секунд үлдсэн, довтлооны 20 секунд амжаад үлдлээ сайхан гүйцэтгэх хэрэгтэй байна. Энэ хийцлэл 2 3 солигдсон. Биднийг нэвтрүүлэг хийж байгаа хугацаанд эндээс арай өөр хийцлэлтэй байсан. Тэгээд сая сүүлд орж ирэхэд ийм болоод хувирдсан байсан. энэ гаруу. Ай. Монгол Улсын их сургуулийн соён баг, нэг баг. Механик инженер тээврийн сургуулийн бэмп баг. Олон дахин солисон энэ хугацаанд зарим нь 8 удаа солисон тохиолдол байгаа роботуудаа. За анхаар цаг явсаа. За энэ бөмбөгтөөгөөс хавлаад тэнцвэр алдаад байна. Балансын хувьд их эвгүй юм байна энэ. За энэ хоёр багийн тоглолтын араас За явс хийгээд өг. Одоо За тоглолт дуусахад секундын хугацаа үлдсэн. За одоо энэ 8 секундэд хэн ипх үзүүлж чадсан нь ялагч болно шүү. Ерөнхий үзүүлэлт бол яг ижилхэн явж байгаа. За шүүгчдийн хариултыг бүгдээрээ хэдхэн хормын дараа сонсцгоё. Монгол Улсын их сургуулийн соён баг, нэг баг. Телевизээр шууд нэвтрүүлж авах үед нь нэлээ хараад ямар гоё юм бэ Монгол ч гэсэн юм болт юм биш үү гэдэг зүйл бодогдчихсан. Тэгээд одоо ингээд дунд нь ороод ингээд волонтер хийгээд ингээд ясан чинь бүр өшөө илүү энэ оюутан залуусаараа бахархаж чинь. Тэгээд цаашдаа ч гэсэн энэ одоо тэмцээнд үргэлжлүүлж гоё оролцох сонирхолтой байна. Ер нь Монголын залуучууд ч гэсэн тэр гадаадын залуучуудтай адилхан энэ зүйлсийг хийж чадчихээн тий. Тэгээд ирээдүйд ч гэсэн бас ирээдүйтэй байгаа юм байна гэж бодогдлоо. ABU Robocon 2025 үндэсний роботын тэмцээнийг хамтран зохион байгуулагч боловсролын яам. Шинэ Монгол технологийн коллежийн New Robo баг. Эрчим хүчний инженерийн сургуулийн эрчим баг. Баяр хүргэе. Хоёр багийн тоглолт эхлэхэд бэлэн болсон байна. 5 секундын анхааруулгатайгаар цаг эхлэнэ. За бөмбөг улаанаас тоглолтод орох юм байна. New Robo. За шүүгчийн шүглэр эхлэнэ. За цаг явсан. За эрчим багт бөмбөг шилжиж байна. За тоглолт эхэлсэн. Довтлооны цаг явж байгаа 8 секунд. Авсан амжилттай. За эрчим баг одоо зүтгээд их хэрэгтэй. Заслаа тавиад их хэрэгтэй. Хаалтанд орж байна. Заслаа. Бас хамаагүй бие биед нь роботын юунд төрж болохгүй. Өөрөө хосч байгаа За New Robo-гоос бөмбөг тоглолтод орж байна. Цаг явсан. За хамгаалъя. New Robo сайн. За өндөр робот бол харьцангуй манай улсын үндэсний тэмцээнд 4-р сард болж байна. Одоо Япон, Хятад, Вьетнам гээд Robocon амжилттай оролцдог багууд бол бүгд 6 сард үндэснийхээ тэмцээнийг хийж байгаа юм байна. Тэгээд тэндээс үсэрдэг роботууд гарч ирэх нь ойлгомжтой. Олон улсын тэмцээн бол үнэхээр сонирхолтой болох юм байна. Энэ байдлаараа бол. За шүгэл дуурсан. Цаг явсан. New Robo-гийн хувьд нэг роботод асуудал үүссэн. За одоо 2-1-ийн харьцаатайгаар
Роботууд тоглолт үүсгэж байна. Шинэ Монгол технологийн коллежийн New Robo баг. Эрчим хүчний инженерийн сургуулийн эрчим баг. Товтлооны хугацаа 20 секунд. За анхаар New Robo цаг явсан. За эсрэг багт бомбог шилжин. За цаг явсан шүүгчийн шүглийн дөхөөгөр. За эрчим хүчний инженерийн сургууль за ингээд 50. За залаад өөртөө гаргаад ирэхт. Шинжлэх ухааны технологийн сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн хайтек баг бэлдэж байгаарай. Түүний өрсөлдөгч Төвшин электроникс. Нэг сургуулийн хоёр баг хоорондоо таарчиж байгаа юм биш энэ яар дээр. За цаг явцсан шүгчийн шүглийн дөхөөгөр. За эрчим нэг яваад өгөх хэрэгтэй байна да. Эрчим үгэн сайн да. За New Robo хоёулаа гэмтэл учирсан байсан зассан. Хоёр робот хоёулаа гарч ирсэн байна. За New Robo яваад өгөх хэрэгтэй. Шинэ Монгол технологийн дэд сургууль, технологийн коллеж 2 сүүлийн жилүүдэд Робоконд 2017 оноос хойш маш амжилттай тасралтгүй орж байгаа ийм багууд байгаа. За залаад гараад ирэх хэрэгтэй байна. За үндсэндээ нэг 2 довтлооны цаг байна да 53 секунд гэдэг чинь. ABU Robocon 2025 үндэсний роботын тэмцээнийг ивент итгэгч Mobicom Group. Эрчим хүчний инженерийн сургууль. За одоо гоё барина да. Бид нь хүрэх юм бол хасханаа дооцолно. За ямар ч нэг самбардаад 2 оногоо авчлаа. Өндөр робот, сундаг робот бас жавжнаас бол баараггүй оруулна. За цаг явсан. За эрчмийн довтлогоо. Заадах хэрэгтэй байна. Тоглолтын цаг дуусгаад 10 секунд. Үндсэндээ за гоё заслаа тавьсан шүү. Онц. За одоо цаг дуустаа. Эрчим хүчний инженерийн сургуулийн эрчим баг. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн хайтек баг. Мэдээлэл холбоо технологийн сургуулийн Төвшин электроникс баг. 5 секундын бэлтгэл цагийн сануулгатаагаар тоглолтын цаг эхэлнэ. За ингээд шүүгчийн шүглүүлэлтээр явж эхлэв шүү. За анхаар цаг явсан. Болоогүй шүү. Анхаар ингээд та өөрсдөө сандраад байдаг байхгүй юу? Одоо цаг чи явах байхгүй юу? За За хурдны тухайд бол хоёр баг хоёулаа ярилцгаа тачигнаал ороод ирнэ. За одоо Төвшин хайтек бол 3 4 дугаар курсын оюутнуудаар за ингээд дээд доод курсийнх нь үзэл тарандаа. За хурдны тухайд бол аль аль нь ярилцгаа. За одоо явсан. За охин бол завжнаас бол алдахгүй байсан да өчтөр. За довтлооны цаг дуусгаад 6 секунд. Хап явлаа. За эсрэг багт бөмбөг шилжин. Хайтек.
За анхаар. Улаан талаас бөмбөг. За хайтек. Айл нь гоё тоглож байгаа. За тэгээд 3 оноо юу 2 оноо юу. За энэ хоёр багийн тухайд бол цагирган дээрээс товтлох үйл ажиллагаа бол байхгүй. За. Төвшин электроникс. За. Охин бол зөвхөн роботыг бол тачигнуулаад оруулаад ирж байгаа. Өмнөсний роботын тэмцээн дээр талбайд гац тоглож байгаа. Ганцхан эмэгтэй гишүүнтэй баг төвшин электроникс. Октод баяр хүргэе бүгдээрээ. Гол! Хайтек. За шүглүүлсэн. Ай! Шинжлэх ухааны технологийн их сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн хайтек баг. Мэдээлэл холбоо технологийн сургуулийн төвшин электроникс баг. За хөх талаас бөмбөг тоглолтод орно. За одоо боломжийг алдахгүй. Тайм тоглох хэрэгтэй. Одоо бол маш тайван тоглох хэрэгтэй. За. Уул 3 оноо аваад холдоодох бол уг нь зүгээр дээ. За өөрсдөө л мэдтээ. За тайван. Вай! Бөмбөг цагирагт ороод гарлаа. Тайван. Зөндөө сайхан тоглолтууд үзүүлж байгаа. За хайтекээс бөмбөг тоглолтод орно. Хайтек. Ой, за тоглолт үргэлжлэн яваад өгөх хэрэгтэй байна. Хоп! Ай! За. За одоо тоглолт цэнхрээс орно. За тоглолт эхэлсэн. За энэ довтлогооноор үндсэндээ энэ хоёр багийн тоглолтын цаг дууссан юм байна. За төвшин. Заслаа тавиад өглөө, гой тавиад өглөө. За одоо бөмбөгийг тооцсонгүй. За 5.3 секундэд довтлогоо хийгээд амжихгүй болоо да. Ингээд довтлогооны алдаа өгж байгаа юм байна шүүгч нар. За ингээд за ахнар нь очихоо дуусаад шинжлэх ухааны технологийн их сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн төвшин электроникс баг өрсөлдөгчөө болгож авлаа. Баяр хүргэе. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн төвшин электроникс баг. Одоо багийн хувьд сая роботоо гаргаж ирээд ер нь засвар орсон уу? Орсон. Ямар засвар орсон бэ? Ер нь бол сүлжээн дээр нэлээд асуудал гарч байгаа. Тий. Одоо ингээд контролууд салаад байгаа хоорондоо тэгээд ер нь тэр асуудалтай манай багт байгаа. Төмөр замын дэд сургуулийн Redbot баг. Эрчим хүчний инженерийн сургуулийн Эрчим баг. За бэлтгэл цаг дууссан. 5 секундын анхааруулах цагтаагаар тоглолтын цаг эхлэв шүү. Шүүгчийн шүглийн тохиогоор эхлэв шүү. За. Цаг явлаа. За. Тоглолтын цаг эхэлсэн. За Эрчим яг түрүүнийхээ тоглосон талбай дээр тоглож байгаа. Талаас тоглож байгаа. Тийм учраас гайгүй тоглож байгаа. За харъя. За энэ контрол нь салж нийлээл ах шиг байна да. За анхаар цаг явсан. Redbot. За яваад өгөөрэй миний донор. Хичээ шүү. Одоо оноо авчвал цаашаа гарах гэдэг болно. Алтын төлөв тоглолтын дээр 5 минутын завсарлага өгнө. Бусдаар ингээ үргэлжлээд явчих шүү. Багууд бэлэн байж гараа.
За нэг л болж гисэнгүү дээ. Цаг явсаа. За нөгөө дамжуулт хийх гэдэг шиг байна. Эсрэг баг руу өөрийн робот руу. Цаг нь болцоо. 8 секундын хугацаанд л гялзуулах хэрэгтэй байдаг. Болохгүй л байгаа юм байна л да. Төмөр замын дэд сургуулийн Red Bot баг. Эрчим хүчний инженерийн сургуулийн Эрчим баг. За Эрчим бөмбөгийн тоглолтод орууллаа. Өөрөө залаад өөрөө авна. За одоо л дайранда. Оо. 3 оноо тооцоолж байна. Дөрмөөсөн аяа. Довтлож байгаа роботод бийд нь хурж болохгүй. За цаг явсан. За Эрчим яг саяны шиг л тоглолтын тактика барай авчулгын зүгээр гамда авсан. За одоо өөрөө гоё заслаа тавиад өглөө. Бид нь хөрвөл дахиад 3 оноо шүү дээ найзуудаа. За эсрэг багт бөмбөг шилжлээ. Улаанаас Төмөр замын дэд сургуулийн Red Bot бөмбөгийн тоглолтод оруулж байна. За яваад өгөхтэй. Нөгөө 8 секунд чи давуулчлаа да. За гоё заслаа явсан. За. Ойртсон доо. Ойрт нарцоо. За. Зоогоо залахгүй нэвтэрсэн. Эрчим бөмбөг хураагдаж байна. ABU Robocon 2025 үндэсний роботын тэмцээнийг ивент итгэгч Mobicom Group. За эсрэг багаас улаанаас бөмбөг тоглолтод орно Red Bot. За заслаа тавиад өгсөн. За хариуцлагатай тоглолт хагас гişгээс гарах шигшээ тоглолт руу орох уугүй юу гэдгээ шийднэ. За Эрчим хэд ойртчлаа доо тэгсэр идэл цаг чи явчлаа да. За 8 секунд. За одоо Red Bot дамжуулт хийхгүй мó? Залах гээд байгаа юм байна. За үндсэндээ 37 секунд үлдсэн нэг довтлогоогоор энэ тоглолтын хувь заяа шийдэгдэх юм байна да. За Эрчим өөртөө залах боломжийг олох. Гоё заслаа тавиад өглөө. За одоо тэр цайнд нь. Зүйтэй. За одоо цааш нь 3-аас шидлээ. Хабба асамарлаа яваадгүй да. Арай хүчтэй л явуулчлаа. За эсрэг багаас бөмбөг тоглолтод орно. Red Bot олон жил бас амжилттай оролцож байгаа. Robocon оролцож байгаа юм баг. За яваад өгөх хэрэгтэй. Дамжуулт. Нэг л болж ихгүй да. За энэ залуучуудын бол бүтэн жилийн хөдөлмөр бүтээл өнөөдөр шийдэгдэж байгаа. Тийм учраас маш хариуцлагатай тоглолтуудыг хийх хэрэгтэй. Багийн талбай дээр гарч тоглож байгаа багийн үндсэн гол шүү. Хамгийн гол нь дамжуулт болон өөрөө бөмбөгөө залах үйлдэлийг хийгээд зоогоо даваадах бол учир үйдээ. Уул нь бас гоё шийдээд байгаа. Дамжуулт оновчгүй. Эрчим хүчний инженерийн сургуулийн Эрчим баг. Яах наас ирээсэй. Танд үзүүлэх зүйл байд. Аваад байгаа юм. Өндөр зэрэглэлийн гейминг процессор, оновчтой сайжруулах технологи, хэд ачаалалд үл унтрах зай бүхий ZT Nubia бэлэн боллоо. Нэг гоохон байна. Хүн дучаа болдгүй. Ганц тарчгүй. Godlike. Maniac.
Монгол Улсын их сургуулийн соён нэг баг. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн төвшин электроникс баг. За одоо за явсан. Ап заагой. Заагой. За төвшин гоё хаалт тавиад байна. За Монгол Улсын их сургуулийн соён нэг мэдээллийн технологи электроникийн сургуулийн соён нэг за за сандарч болохгүй. За төвшин электроникс гоё хамгаалж байна. Маш сайн хамгаалтыг тавьж байна. За. Жохо хүч султай л байгаа да. Бөмбө. За тоглолтын довтлооны 20 секунд дууслаа. За. Хоёр дахь ровто засаад оруулаад ирсэн. Энэ бол асуудлыг шийдэх тоглолт шүү. Шигшээ тоглолтод гарах учраас за сайн байна. Одоо сайхан. 50 юу цаг бол байна хангалттай 8 секунд байна. Довтлооны цаг дуусгаад 8 секунд 5 секунд 4 секунд гарах хэрэгтэй байна. 3 секунд гол. За багтаа 2 авчирлаа. Соён нэг багийн 2 дахь ровт ороод ирж байна. Бас асуудал үүссэн байсан. Засаад оруулаад ирсэн. Цаг явлаа. За орсон. За хоёр дахь робот ороод ирсэн. За. Маш амжилттай хамгаалтыг тавьж байна. Төвшин бол маш амжилттай хамгаалтыг тавьж байна. За энэ Монгол Улсын их сургуулийн соён нэг баг. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн төвшин электроникс баг. Лазер гэрлийг чигийг бас хаагаад байгаа. Чигийг чиглүүлэх тэр үүргийг бас тасалдуулаад байгаа гэдгийг та бүхэн харж байгаа бах. За төвшин. За. Үнсээр ровтын тэмцээний талбай дээр гас тоглож байгаа ганц эмэгтэй гишүүн. За. Хоп гол! За. Үнэхээр гоё тоглолтыг үзүүлж байгаа. Талбай дээр гас тоглож байгаа ганц эмэгтэй гишүүнд ялангуяа октод нэг халуун нэжсийн халагдчихлыг зориулъя. Хөвгүүдийн хийж чадахгүй байгаа зүйлийг бол чамба хийж байгаа. За, Монгол Улсын их сургууль. Нэг роботод асуудал үүссэн юм байна. За 10 секундын засаад нааш оруулаад ирнэ. Өдөрлөн салсан байна. Технологийн дээд сургууль, Шинэ Монгол технологийн коллеж хоёулаа хоорондоо таарсан байна шүү. За төвшөө явсаа. Хоп авсаа. За бидэн хамаагүй хурж болохгүй. Алдаан тооцоолж магадгүй. Алдаа. Довтолж хугацаанд нь бидэн үрэх юм бол алдаан тооцоолоод 2 оноо эсрэг багтаа өгч जैन Монгол Улсын их сургууль. За бити сандраарай. Багийн талбай дээр тоглож байгаа багийн үндсэн 3 гишүүн сандарч болохгүй. Маш сэтгэл зүй тайван тоглох хэрэгтэй. Талбай руу орохдоо шүүгчээс зөвшөөрөл авч гар өргөж шүүгчээс зөвшөөрөл авч орно. Тэгэхгүй бол зөрчил тооцоолоод байгаа. За Монгол Улсын их сургуулийн нөгөө өсөрдөг гоё робот маань нэг асуудал үүслээ дээ. Зөвлөжүүлээд өгье. ABU Robocon 2025 үндэсний роботын тэмцээнийг хамтран зохион байгуулагч боловсролын яам. Өсөрдөг робот бүтээж байгаа нь үнэхээр үндэсний роботын тэмцээний онцлог давуу тал нь энэ байлаа. Баяр хүргэе. Монгол Улсын их сургууль.
Монголын оюутан залуучууд бол саруулж түүний илэрхийл болсон гоё роботыг бүтээж ирсэн Мөсийн мэдээлэл технологи электроникийн сургуулийн соён нэг багт амжилт хүсье. За ингээд тоглолт цэнгэр дээр төвшин электроник сэсгэлэн амжилттай. За ингээд охин. Одоо нэг 3-аас 1 зоочвол гоё байна да. За бид нь үрж болохгүй. Хаалт тавьж байна. Хаалт тавьж байна. Хоёр орох хоёулаа хаалт тавьж байна. Алдаа. 9 тэг. За хугацаа дуусчихин 5 секунд. Хап. Ай. За 1.1 секунд ойлгомжтой доо. Цаг дууссан. Энэ тоглолтод шинжлэх ухааны технологийн их сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн төвшин электроникс баг 8 тэгийн харьцаатайгаар өрсөлдөгчөө буулгаж авлаа. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн төвшин электроникс баг. Монголын үндэсний олон нийтийн телевиз Аз намхан далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо үзүүлж байна. ABU Robocon 2025 үндэсний роботын тэмцээн. Хамтран зохион байгуулагч боловсролын яам. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам. Ивент тэтгэгч Mobicom Group. ABU Robocon 2025 үндэсний роботын тэмцээн.